За, challenge-ийн дансан дээр оруулсан энтринууд бол хамгийн сүүлийн биткойноос шаарлж байгаа тийгдэггүй. Баланс стил 440-тэй байна. Хажуугаар нь явуулсныг дансан дээр голдон дээр өнөөдөр өглөө 6 цагт нэг юм энтри нээсэн. Тэгээд нэг юм хөө нэг 1000 гаруй доллар ашигтай явж байгаа. Challenge байгаа дансан дээр энтри хийхээр бас нэг жоохоо юу байгаа тань. Нэг юм сэтгэл зүй өөр болохоор яг ингээ хүснээрээ юу яж болохгүй байгаа гэх юм уу. Одоо энийг бол хамаагүй алдалт гэж оруулаад дарсч болно шүү дээ. Тэгэхээр яг үндсэн challenge байгаа дансан дээр тэгж чадахгүй байгаад байгаа болохоор бас арилжааны яг нэг үндсэн арилжааныхаа юу гаргаж чадахгүй байгаа. Тэгээ ямар ч зөөрөл харна да. Төрөөний хасагтай байсан нэмээд жоох алдчихсан. За одоогийн байдлаар $120 алдагталтай явж байна. Үндсэн баланс $500 шүү. Гэхдээ нийт дэж ашигтай явж байгаа. Яг хэлсэн нэмгээр бол ашигтай явж байгаа. Тэгээд акт төрөлтийн өмнө нэг шорт авцсан байж байгаа. Тэгээд алдагталтай тасчлаа. Гэтэ яг зүгээрээ яг санаа зовсон юм алгүй $120-ийн хасагтай. Өнөөдөр буцаад нөхөд цаанаа ашигтай гарахыг бодноо. Тэгээд за өдөр чи явж байгаа кофе уучих гэсэн чинь кофе шоп болтгоо. Кофе шоп болтгоо. Тэсэн суугаад суудлаа байхгүй. Тэгээд явж байгаа суудал байгаа газар нь фивлэр тэгээд Кофе залхуу мэн кофе. юм иччихгээд нэг хальт юм иччихгээд бейкери орсон чинь бас суудал байдгүй юм байна. Сонир. Тэгээд хоёул одоо зөв газараар яваад байгаа мó буруу газараар яваад байгаа мó. Айгуу зөв газар яваад байна. Тий. Тэрийг сайн ойлгох хэрэгтэй. За тэгээд өнөө оройн төлөө. За хоол идэхэд ирсэн байна. Өнөөдөр энэ ашиг эцэн нэлийн тайван байгаад байгаа болохоор нэг амар арилжаа гэж өөрийгөө хүчлээгүй. Үндсэн дансан дээр болохоор түрүүний мөнгөн дээр силвер дээр арилжаанд ороод жижигхэн ийм сэл арилжаа хийгээд яг жоох спритээс болохоор жоохон бага ашиг бас авчлаа. Ер нь бол нэг балансаа буцаага 500 нэлийн ойртолцоо явж байна. Үндсэн дансан дээр хажуудаа явж байгаа нэг дансан дээр орсон голфныхаа арилжааг болохоор одоо болтол хоолт хийж байгаа. Тэр нэг иймэрхүү байгаа. Тэгээд яг эндээс энэ болохоор энэ ч хэрэглэгдэхгүй мөнгө учраас нэг амар юу ихгүй байгаа. Ач холбогдол ах гайгүй. Тэгээд өнөөдөртөө хэрэглэх мөнгнүүдээ олцсон болохоор ямар ч ингэ чийл хоол махшарж идэх гээд нэг газар ороод ирсэн байна. Өнөөдөр нэг энтри нээсэнгүй сая өдөр одоо л яг алтны хөдөлгөөний ерөнхий бол шийд гарч байна. Ер нь алт дээшээ чиглэл рүү болж байгаа юм байна да гэд бодож харж байна. Тэгээд за нэг цагийн чарт руу тавиа харах юм бол алт яг ингээд Fibonacci 61.8 гэдэг левелээ шалгаад дэш өсөж байгаа. Энийг түрүүн би анзаараагүй байсан байна. Тэгээд энэний өмнөх харилцаан дээр нэг шортлоод алдаж төлөөсөн гэдгийгсэн шүү дээ. Тэгээд Fibo 61.8 дээр чеклээ жижиг цаг дээр дэш structure shift хийгээд дэш өсөж байгаа нэг би яг анзаараагүй байж байгаа нэг шорт дарж андуурсан юм байна. Тэр бол миний андуурал байлаа. Тэгээд андуурсан болохоор одоо хүлээж байна. Одоо нэг нь төсөөд байгаа юмны араас хөөж арилжаанд авахгүй өссөн мундаг жамтай буцаад унж орж ирэхээр хүлээцтэй байж байгаа. Лонг арилжаанд орё гэсэн юм бол бодолтой байгаа. Тэгээ ингээл харуулж байгаа. Өө ТV нууцсан байсан чи харуулчлаа. Тэгээ энэ газар сонирхолтой нь юу юм бэ? Хэлбэрөө төлөө тэгээ язгааргүй өснөрөө идэж байгаа. 100 минут гэсэн сая. 100 минут. Тэр чинь цаг 40 минут гэсэн. Тэгээ цаг 40 минутын дотор би бол яах вэ? Би угаасаа жоох идэх болчих юм. Тэгээ амжиж сайн пив сайн уух болтой байна. Мөнгөө ашиглуулах нь орно. Одоо энийг ямар ч гэсэн энэ ашигтай л гарах ёстой. Бүхнээс ашигтай гарах ёстой. Одоо эн чинь тооцоо нэг юм гоо дээр оронгууд $970 байгаа. За $1000 бодох юм бол 500,000. Тийм 500,000 төгрөг. Тийм 500,000. Тэр чинь хүний 250,000 төгрөнд маш шаархан. Тэгээд пив уух нь. Тэгээд пив ямар ч байсан одоо унаа амар унаа. Ойсо дуртай гэж. Анчинс нэгээд тэр дээр хаасан. Сая хаагаад нэгэжтэй л цаачлаа. Тэсүүл хамсуу. Тэгээ одохгүй татна. Нөгөө нэг арилжаан дээр арилжаанууд нэмээд одоо нэг $2,000 нэмэлттэй явж. Оо за $2,000. Би бол арилжааныг би бол болцоо. Өнөөдөр ханцсан. Тий өнөөдөр жоохон мөнгө өрөхгүй бол одоо болохгүй байгаад байна. Чарт нэг нухацтаас харсангүй. Сая өнөөдөр бол хуг хоол идчихэл ямар амар идвэ сая хүм үзег өмшгөл идлээ. Одоо илээ ахлаа. Тэ өнөөдөр шоудна гэсэн те. Өнөөдөр жоох шоудна. Тэ шоудна гэсэн тим чинь тэргээрээ тэрэндээ ер нь бол жоохон бат өмч байгаа. Хоёуланд бол өнөөдөр өрөх мөнгө бол хангалттай байна уу? Яг үнэндээ. Тэгээ өнөөдөр бас нэг өдөр хэдийн оройтч унтсан ч гэсэн өнөөдөр эрт боссон. Тэгээд тэрнийхээ боссны хүчинд бас нэг жоох ашигтай те.
тийм байгаад байгаа. Тийм болохоор айл болохоос Аз дээр арилжаа ихийг л үзээд байгаа. Тэгээ яг эхний влог жоохон зүгээр хамаа намаагүй л явчихж байгаа шүү. Сурандаа. Ер нь бол дараа нь чи одоо ингэвэл яах вэ? Монголоос одоо хоёлаа нэг трейдер дагуулсан цуг явъя гэж бодъё л та. Энэ челленж нэгдвэхүүг урилга явуулмаар байна. Урилгын цаашаа энэ одоо юу гэх юм челленж. Наа чи амар бодох харилтан. За чиний санал байна уу? Чинийхээ ихлээр сонсъё. Би жоохон бодъё. Миний саналаа би бол тэгтээ одоо ийм байгаад байгаа байхгүй. Ихэнх трейдерүүдийг бол таньж гин. Ер нь бол мэдчихээн. Тэгэхээр одоо таньдгүй трейдерүүдийг дуудмаар байна. Тэгээд миний хувьд бол асуудал энэ тий. Яг гоё рил арилж яаж байгаа хүн гээ зүгээр ингээд танихгүй хүмүүсээ харангуут хамгийн гоё нь надад маруу санагдтыг. Өөрөө ч гэсэн амар гоё даруухан тий. Хизээж флексдгүү. Би Дэги ч гэсэн байж болно тий. Би Марог урьж Маруу намаагаас танихгүй байж магадгүй мэдэхгүй ч байж магадгүй. Гэхдээ хамаагүй. Тэгээд ер нь бол Монгол зөндөө олон трейдерүүд арилжаа хийж байгаа. Мундаг байна, мундаг биш байна. Тэгээд тэр дундаас арай яг үнэн рил бодит төрсөн дээр буусан арилжаа хийж бодит юм ярьдаг нь надад зүгээр маруу санагддээ шүү дээ. Nice. Тийм амар ойр дотн байдгүй хэрнээ. Яг рилийг нь мэддэг. Гоё трейдер гэх юм бол би дэгийг дуудах юм байна. Болно шүү дээ. Дэги nice тий. Бэж болсон тэгээд. Тэгвэл дараагийн хүмүүс ийм контентыг үзчихвэл те. Дэгийн маруу хоёр. Маруу хоёр тий. Тэнцэл ингээд баанд ороод ирсэн байна. Азийн топ 50 баар нэг. Тэгээд сая орж ирснийхаа дараах нэг position нэгээд golden дээр long арилжуулдаг байгаа. Одоо ер нь ашигтай явж байна. Тэгээд дөнгөж дахиад нэмчлээ. Энэ TP зөх юм бол нэг $700 авцгаа. За өглөө нь. За бараг өдөр болж байна. Сүрч чадсангүй гээд. Та доор комментсэгт нэг гэж бичээ мэдээл аа. Challenge-ийн данс бол хөдлөг бай. Стил өчтөр орой 19 нараа байгаа. Тэгээд өчтөр орой татсан мөнгөөрөө тансаглалтай. Нэг 24-25 оны нэг бишэлийн одонтой нэг Вьетнам фоны газар орж ирсэн. За энэ чэнэс ингээд энэ дээрээс шорт арилжаанд ороод энэ чи хаасан байгаа. Нэг иймэрхүү. Энэ чи эхлээд нэг стоплос аваад тэгээд одоо баланс 671 байна. Одоо энийг татчих болов. Тэхүү. Тэгээ өнөөдрийнхөө юу болгоо тий. За ингээд сүүлд 608,000 сая орж ирлээ. Энэ нэг 20,000 зарлага энэ автомат таталтаар гараа явсан юм шиг. За ингээд өчигдөртөө нийлээд нийт татсан дуун сая 875,000 дээр 343,000 нэмдэг 608,000. Сая 400, сая 500, сая 800 орчих. Дансны үлдэгдэл сая 485,000. Өнөөдөр энийгээр ямар ч хийсэн хэрэглэх мөнгөтэй. Тэгээд мэдээж бас давхар хажуугаар дахиад арилж байгаа юм. Нэгтэндээ. Тэгээ за чи Вьетнам хоол те. Вьетнам хоол те. Вьетнамд нэг сайхан иддэг байж үлээ. Өчигдөр Таиланд хоол идсэн одоо. Орой нэг хятад хоол иддэг. Монгол иддэг те. Яалаа. Түрүү нэг ашиг татсан те. Өглөө тэгээд тэрнээс хойш сая нэг энтри нээгээд дахиад нэг $70 алдчихлаа. $69. Тэгээ одоо баланс 430 дээр ирсэн. Одоо өнөөдөр харж байгаа жоохон хөдөлгөөн сонирн болцсон байгаад байна. Тэгээд Лондон нэгтгэхэр Лондон дээр л арилжаа хийдэ гэж бодож шít. Өнөөдрийнхөө ашиг бол татсан байгаа болохоор нэг санаад байхгүй нөө би. Баланс бол хэвээрээ 440 дээрээс өглөөний хороо байгаа. 500-аас өмнөх влог дээр чинь нөгөө арилжааг харууллаа. Харуулдаг байгаа тий. Golden дээр ийм арилжаа нэгээд $70 бас алдагдaltaй байгаа. Тэгээд өнөөдөр ер нь биткойны хөдөлгөөнийг барина гэж үзээд байгаа. Ер нь бол биткойныг дээшээ буцаад нэг одоо 69-400 байгаа. Тэгэхээр нэг 71 хавцаараа буцаж ирж шалгах хөдөлгөөн байх болов гэх. Тэгээд дандаа лоуүүдийн олоод тэндээс дээшээ 71 рүү бай арилж байгааг харна гэж бодож байгаа. Би бол зөвхөн алт арилжиж байгаа болохоор яг алтан дээрээ л энтриг нэг явж байгаа. Тийм болохоор өөр юм харахгүй байгаа юм байна. Бас яг хараад болохгүй нэг маргааш ч юм уу харж үзнэ. Орой Нью-Йорк харна да. Орой Нью-Йорк төр чинь лав шоуд нэдэж шүү дээ. Нью-Йорк дээр шоуд жахта ашиг хийгээд шооныхаа мөнгөийг хийцэн болохоор тэгээд шоуд жахта нэг ашиг хийх гэж үзээд ашиг хийх юм бол нэмж нэг шот шотлаа. Энд бол $100 татаад нэг шот л авах юм байна. Аяллахаа хамгийн ихний юу арай
амар үнэтэй газраас хэлчихээ тий. Гэхдээ зүгээрээ эн чинь үнэтэй байх тусмаа Challenge. гоё ахгүй. Одоогийн байдлаар сая 800 татсан байгаа шүү дээ. Сая Тий. бараг 2 сая төгрөг Бараг 2 татсан сая байхгүй. Ирээднийх хонжогтой 2 сая төгрөг. А Вьетнамд бол энэ 2 сая ярьчих юу вэ зүгээр. Амьдрын шүү дээ. Шоо вилла ороо Тийм чинь өстэй. шүү дээ. Вилла аваад. Тэгэл ивчих шүү дээ.